Гүйг хааныг нас барсны дараа 1251 он хүртэл төрийн хэргийг түүний их хатан Огвол хаймиш хамаарч байлаа. 1251 онд Батын дэмжлэгтэйгээр Тулун Ахмад хүүгэн мөнх хэрлэний хөдөө аралд Монголын их хаан ширээн залрав. Түүний засаглалыг өгөөдөө цагаатаа угсааны хан хүүгүүдийн эсэргүүцэн нууц хууvilдаан зохиосон боловч илчлэгдэн хүн дээр шийтгүүлжээ. Тиймхүү хаан ширээ өгөөдөн удамынхнаас Тулун удамшилж юу. Мөнх хаан нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбарыг хамарсан шинжлэлийн бодлого эхлэв. Ордны хэрэг эрхлэх яам байгуулсан дотроо тамга хадгалагч, гэргээ үлдэгч, зэвсэг, авын хэргийг эрхлэх товчоодоос бүрдэж байлаа. Төв хэсгийн газрыг байгуулж их заргач мөнгө сар ноёноор удирдуулав. Төв засгийн газар нь дотроо санхүү, татвар, худалдаа, өртөө зам, сан хөмрөг эрхэлсэн салбаруудаас гадна шашны төлөөлөл багтсан зөвлөлөөс бүрднэ. Улс орны бүхий л хэргийг төв засгийн газараас удирдахын хамт хан хүүгүүд ноёдын бие даасан шийдвэр гаргах эрхийг асуув. Татварын нэгдсэн бодлогыг цэгцлэн их засаг хуулийн дагуу үнчин ядуус эрдэмтэн мэргэд шашин хуврах зэрэг хүмүүсээс татвар хураахыг хоригложээ. Нүүдэлчдийн хувьд 100 мал дутмаас нэгийг, сүрэн иргэдийн хувьд баян хүнээс жилд 10 алтан зоос, ядуу хүнээс 1 алтан зоос татварлах журмыг мөрдүүлв. Алтан ургийнх нь ноёд түшмэд дур зургаар албад татварлахыг бүр мөс хоригложээ. Өртөөний журмыг нарийн боловсруулж, төрийн хэрэгээр зорчихсдоос бусдад үн хөстэй үйлчлэхээр журмлав.